За та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За Bloom бүсгүй минь хөтөлбөр, Bloom бөм хөтөлбөрийнхөө дараагийн хичээл болгож багш нь өөрийгөө бүрэн дүүрэн хайрлах үе хэмээх сэдвээр ярилцах гэж байна. За тэгээд ер нь бол бид нар энэ хөтөлбөрч гэсэн өөрсдийгөө хайрлахын тулд орж ирсэн. Өөрийгөө бүрэн дүүрэн хайрлахаар. За тэгээд бид нар бүгдээрээ ярьдаг шүү дээ. Одоо ингээд өөрийгөө хайрлана, өөрийгөө хайрлаарай гээл тийм. Тэгээд бид нар ойлгохдоо нүрээ арчлахыг, өөрийгөө арчлахыг хэлээд байгаа юм уу? Эсвэл тархиа хослохыг хэлээд байгаа юм уу тийм? Эсвэл гоё хувцлаж авахыг хэлээд байгаа юм уу гэдэг. Өөрийгөө хайрлах гэдэг зүйлийг ер нь их дутуу ойлгодог. Тийм учраас би энэ хичээлээрээ дамжуулаад зөвхөн өөрийгөө хайрлах гэдэг сэдвийг задлж та нартай маш ойлгомжтой ингэж хэлж өгье. Тэгээд энэ хөтөлбөрт орж ирсний одоо маш чухал хичээл ойлгоцсон энэ байг гээд тэгээ хичээлд орцгоё. За ингээд өөрийгөө гол нь та нараа анзаараарай. Бүрэн дүүрэн хайрлах гэж. Өөрийгөө бүрнээр дүүрнээр хайрлахын тухай бид нар өнөөдөр ярилцах юм байна гэсэн үг. За ингээд өөрийгөө хайрлах, бүрэн дүүрэн хайрлах гэдэгт нэг нэлийн олон зүйл хамаарах юм байна. Тэгээд тэр болгоныг задлаад багш нь нэг слайдаар яриад явъя. За хамгийн түрүүнд нь өөрийгөө бүрэн дүүрэн хайрлах гэдэг нь өөрт заяасан бүхнээ хүлээж авах. За тэгэхээр энэ өөрт заяасан бүхэн гэдэгт танд төрхөөс өгсөн зүс царай, бие хаа, ээж аав, нөхцөл байдал, амьдралын боломж тийм ээ. Энэ бүх зүйлийг хүлээж авахыг өөрийгөө хайрлах гэдэг. Тэгэхээр бидний ихэнх нь хүмүүсийн ихэнх нь за би царай муутай, би намхан, би эсвэл арай боломжтой айлд одоо төрсөн болов гэж дотроо хинтчлэхгүй ч гэсэн харамсаж явах гэдэг юм тийм. Эсвэл би азгүй хүн юм а гэдэг ч юм уу гэж боддог. Тэр өөрт заяасан бүхнийг хүлээж авсан цагтаа хүн өөрийгөө бүрэн дүүрэн хайрч эхэлдэг. За өөрийгөө хайрлана гэд гаднаас нь ингээд мянга гой будаад, услаад, тэ гой хувцлаад дотоод мөн чанартай өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй бол та бас бүрэн дүүрэн өөрийгөө хайрлахгүй байх гэсэн үг гэдэг. Тэгэхээр энэ тийм амархан зүйл биш байдаг. За өөрийгөө хайрлая, өөр заяасан бүхнийг хүлээж авлаа гэдэг нэг хэлээд ингээд хүлээгээд авчдаг юм ерөөсөө биш байдаг. Тийм болохоор энэ дээр миний хувьд ч гэсэн багтаач гэдэг юм уу те өөрийгөө голж исэн зүйлс өндөө байд. Тэгээ одоо л би харин яг өөрийгөө бүрэн дүүрэн хүлээгээд аваад сурчихсан байна л да. Тэгэхээр энэ одоо хэлж байгаа шиг тийм амархан зүйл биш. Гэхдээ энэ өөрийгөө бүрэн дүүрнээр хайрлах үед алхам алхмаар хүн ер нь суралцдаг гэсэн үг. Алхам алхмаар суралцсаар байгаад өөрийгөө ангаагаад, өөрийгөө сайжруулад ингэж явсаар агаад эцээст өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж сурдаг юм шиг санагдаж байгаа. За үргэлжлүүлээд өөрийгөө хайрлах гэдэг бол өөрийгөө хүндлэхгүй нэр юм. За хүндлэх гэдэг нь respect гэдэг үг ааш тий. Respect yourself гэсэн. Өөрийгөө хүндлэнэ гэж юу хэлээд байгаа юм бэ? Өөрийгөө хүндлэнэ гэдэг бол одоо хин нэгэн таныг зохистой бишээр тантай харилцахыг та хүлээн зөвшөөрөхгүй байхыг өөрийгөө хүндлэх юм. Хин нэгнээр доромжлуулахгүй байхыг. За хин нэгэн таныг дорд үзэхгүй байхыг. За энийг бид нар өөрсдөө шийдэж явах боломжтой байдаг. Зарим хүмүүс ингээд муу илүүлээ доромжлуулаад гэдэг ч юм уу ингээд эсвэл амьдралын нөхцөл байдлыг шаардж байгаа гэдэг ч юм уу ингээд өөрийгөө дорд үзүүлээд тэр нь эргээд өөрийгөө үнэлэх хүндэмжинд нөлөөлөд ингээд улам өөртөө итгэлгүй болоод ингээд байгаад идэх хүмүүс байдаг. Тийм учраас бид юуг анзаарах ёстой вэ гэвэл бид өөрсдийгөө хүндлэх ёстой. Өөрийгөө хүндэлдэг хүн өөрийгөө хүндлэгдэх орчинд байдаг. За өөрийгөө хүндэлдэг хүн өөрийг нь доош нь хийгээд байгаа тэр орон зайнаас нь гардаг. Өөрийгөө хүндэлж байгаа хүн аятайхан сайхан хувцалдаг. Өөрийгөө хүндэлдэг хүн өөрийгөө соёлтой авч явдаг гэдэг ч юм уу. Энэ сэдв хүртэл өөрөө маш их өргөн агуулгатай юм байна. Тэгэхээр өөрийгөө хайрладаг бол та өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй гэсэн. Дараа нь болохоор маш чухал. Өөрийгөө хайрлах гэдэг бол өөрийн үнэт зүйлийг эрдэн мэт, алтан өндөг мэт хамгаалах гэж. За өөрөөр хэлбэл үнэт зүйлс гэж юу вэ гэж. За Power Me ч юм уу миний бусад хөтөлбөрөөр сууж исэн бүсгүйчүүд үнэт зүйл гэдэг зүйлийн тухай бас мэдж байгаа. Ер нь одоо ингээд шинээр орж иж байгаа хүмүүстээ товчхондоо тайлбар өгөхөд үнэт зүйл гэдэг бол таны
энэ одоо амьдралдаа хамгийн эрхэмлэж, нандинан хайрладаг. Энэ тэр зүйлдээ маш их цаг хугацаагаа зориулдаг, мөнгөө зориулдаг, сэтгэлээ зориулдаг. Энэ зүйлийг таны үнэт зүйл гэдэг. Нин тэргүүнд таныг одоо өглөө босоход эсвэл унаж босож бүдэрч явхад босгож ирдэг тэр хүчийг өгч идэг тэр зүйлийг таны үнэт зүйл гэдэг. За зарим хүний хувьд гэр бүлийн үнэт зүйл нь байдаг. Зарим хүний хувьд боловсрал, мэдлэг, карьер, зарим хүний хувьд үнэн орших, зарим хүний хувьд амьдралын мөн чанар. Тэгээд энэ нь одоо ганцхан зүйл байдаггүй. Эхнээсээ ингээд нэг одоо ангилаад эхний 5 зүйлийг ингээд гаргаж аваарай гэж би хэлдэг. Жишээ нь хамгийн түрүүнд нь зарим хүмүүсийн хувьд гэр бүл байж болж байна. Дараа нь одоо хувийн өсөлт хөгжил, хувь хүний хөгжил байж болж байна. За мөн дээрэс нь эрүүл мэнд чухал зүйл байж болно. Тэгээ энэ үнэт зүйл гэдэг зүйлийг хүн амьдралдаа дахин эргэж харж, ер нь жилд нэг удаа эргэж хараад өөрчлөх ёстой зүйл байвал өөрчлөө шинжилээд явах хэрэгтэй. Түүнээс биш насан туршдаа миний үнэт зүйл ингээд бас байж болдоггүй. Жишээ нь ганц бие эмэгтэй хүний хувьд заавал одоо үнэт зүйл нь гэр бүл байх албагүй шүү дээ. Харин ганц бие эмэгтэй бүсгүй хүний хувьд үнэт зүйл нь адгүй боловсрал, өөрийгөө хайрлах гэдэг ч юм уу тийм зүйл байх боломжтой. За ингээд үнэт зүйлээ хамгаална гэдэг дээр би бүсгүйчүүдэд ямар жишээ хэлмээр байна вэ гэхээр жишээ нь эмэгтэйчүүд бид нөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтөй, өөрийн гэсэн нэг юм сонголтуудтай байдаг байхгүй юу? За би нэг тийм хийж үзэх юмсан, эсвэл гоё юм дэлгүүртэй болох юмсан. За эсвэл одоо эмчээрээ ажиллаж үзэх юмсан гэдэг ч юм уу, өөрийнхөө мэрэгчлэр ингэж ажиллаа, эсвэл хувийн бизнес эхлэх юмсан гэсэн гэдэг нэг юм нандин хүсэл мөрөөдөл байдаг да. Тэрхүү хүсэл мөрөөдлөө хүнтэй суугаад гэдэг юм уу? Нөхөртэй болоод тэгээд тэр эргэн тойрных нь хүмүүс нь зөвшөөрөөгүй учраас тэр хүсэл мөрөөдлөөс ухардаг. Тэгэхээр энэ би огтд бүсгүйчүүд юу гэж хэлэхээр өөрийнхөө үнэт зүйлийг эрдэмэд хамгаалж сурах хэрэгтэй. Нэгэнд таныг хайрлаж байгаа хүн таны үнэт зүйлийг хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр ажлын хамтрагч байна уу, нөхөр байна уу, тэр найз нөхөд байна уу те. Үнэт зүйлээ хүндлүүлдэг тэр орчинд байх нь хамгийн зөв байдаг шүү гэдгийг маш сайн хэлмээр байгаа. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэг үнэт зүйлээ эрдэнэ мэд хайрлахыг хэлж байгаа гэсэн үг шүү. За дараагийн зүйл нь болохоор өөрийгөө өмгөөлнө гэдэг нь ер нь таныг биш үү те таны өмнөөс таал хамгийн сайн өмгөөлж чадна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний эргэн тойронд маш олон төрлийн хүмүүс байна. Заримдаа бидний зүгээр ямар ч бурууг байхад буруутгаж эхэлдэг. За эсвэл одоо те янз бүрийн одоо зүйлсэд таныг буруутгаж, таны одоо өөртөө итгэлийг унгааж ингэж идэг. Тийм учраас өөрийгөө өмгөөлж идэг байх хэрэгтэй. За жишээ нь одоо өөрийнхөө одоо үннийг хэлдэг, өөрийгөө хамгаалдаг, нөхцөл байдлаас өөрийгөө авч гардаг. За ийм байх юм бол та өөрийгөө хайрлаж байгаа гэсэн. Өөрийгөө өмгөөлж хамгаалж явах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн өөрийгөө өөрөө хамгийн сайн өмгөөлж байгаа. Зарим хүмүүс гэдэг чинь за одоо ингээд хин нэгэн гүтгэжсэн ч тэгээд одоо би чимээгүй байсан дээр юм байна гэдээ орхичдаг тий. Мэдээж магадгүй бүх зүйл дээр ингээд өндлцөд хэрүүл хийгээд яваад гэсэн үг шиг. Гэхдээ өөрийгөө зохих төвшөнд өмгөөлж сурах хэрэгтэй. Энэ нь өөрийгөө хайрлах мөн байдаг. Тэгвэл хүн өөрөө ингээд даруухан хитрхи одоо ингээд даруухан байх тусмаа эргэн тойрны хүмүүс дээрлэх, үзэл бодлоо тулгах, буруугүй зүйл буруутай юм шиг болгох тий. Ийм зүйлс ер нь хүний амьдралд маш их ажиглагддаг. За дараагийнх нь болохоор одоо жинхэнэ хувь хүн рүү хандаж эхэлж байна. Өөрийгөө хайрлах гэдэг бол зүрхийн хайраар дүрхийг хэлж байгаа. Өөрийгөө хайрлана гэдэг нь одоо жишээ нь хүмүүс маань бусад хүмүүст буян хийж, бусад хүмүүсийг хайрлаж зүрхийн хайраар дүүргдэг. Зүрхийн хайраар дүүргэнэ гэдэг бол өөрийнхөө сэтгэл зүрхэндээ анхаарна. Сэтгэл зүрхийн услана гэдэг утгаараа явж байгаа. Нөгөө тархиа услана гэдэгтэй адилхан. Сэтгэл зүрхийн услахын аргачлал нь бол ерөөсөө хүмүүсийг хайрлах, хүмүүст туслах, за ижи аавыгаа хайрлах, өр хүүхдээ хайрлах, найз нөхдөдөө хайрлах. Тэгээ бид нар энэ power ми хөтөлбөрөөр ярьжсэн эмпати буюу бусдыг ойлгох чадварыг эзэмших гэх мэтлэн маш олон зүйл энэ өөрийгөө хайрлахад оршиж байгаа. Тэгээд ийм учраас бид нар зүрхээ хайраар дүүргэхийн тулд одоо хүмүүст буян үйлдэж идэг те.
ийм учиртай байгаа. За өөрийгөө хайрлах гэдэг бол тархиа мэдлэгээр дүүргэхийг хэлнэ гэж. За тархиа услахыг хэлнэ гэж байгаа. За тэгэхээр өөрийгөө хайрлаж байгаа учраас та нар маань одоо энэ сургалтанд сууж байна. За ном авч уншиж байна. Энэ болгон өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр мөн. Яг л өөрийнхөө тархинд хийж байгаа, өөрийнхөө зүрхэнд хийж байгаа, өөрийнхөө биед хийж байгаа энэ бүх зүйлийг хинч танаас булааж авдаггүй. Та өөрийнхөө биед, тархинд, зүрх сэтгэлд сүнсэн шингээж байгаа энэ бүх зүйл жинхэнэ 100% одоо юм хөрөнгө оруулалт болдго юм а гэдгийг энд ташрамд бас та нартай хэлье. За тэгээд өөрийгөө хайрлах гэдэг бол бие тордох. За одоо бид нэр хэлээд байгаа шүү дээ одоо йог хий, бүжиг хий, дасгал хий, фитнест явъя гэл тийм ээ. Тэгэхээр энэ болгон зөв. Одоо ингээд 20 настай бие, 30 настай бие, 40 настай бие хооронд ингээд асар их ялгаанууд гарч эхэлж байна л да. Ерөнхийдөө ингээд нөгөө залуу насны ирч хүч гэдэг зүйл чинь угаасаа нөгөө байгалийн одоо физиологийн онцлогоороо магадгүй одоо 20 настайдаа маш хурдан турчдаг тий хэдхэн хоног хоолоос байгаад ингээд болчдөг байсан бол сүүлрүүгээ энэ удааширдаг. Мэдээж бие бол ажиллана. Гэхдээ тодорхой хэмжээгээр яг одоо 20 настай үеийг бодвол мэдээж удаашралтай явагддаг. Тийм учраас бид нар одоо энэ 30 40 насны цаг 40-оос дээш энэ насан дээрээ хэдүүлээ. Яалтж байхгүй юм гоё хөдөлгөөнүүд хийх, өөртөө тохирсон ямар нэгэн хөдөлгөөнийг барьж аваад одоо бол яг барьж авах хэрэгтэй. Барьж аваад тууштай хичээл хэрэгтэй. Одоо хэдэн жил бодоод явах үедээ тий нэг фитнесээр хичээл хиймсэн, ер нь нэг йогоор явах хичээл хиймсэн гэж ярьсаар байтал чинь 10 20 жил өнгөр. Тэгээ хамгийн гол зүйл нь тухайн цаг хугацааг бид нар юугаач нөхөх боломжгүй. За нэг мөсөн 40 гарч агаад нэг юм яар хичээлээ гэдэг ч юм уу тий. Тэгээ тодорхой цаг хүлээж агаад гээд ингэлээр л буруу байдаг. Болж игэл тухайн цаг хугацаанд л би энэ бүх зүйлдээ зэрэг анхаарах юм бол хамгийн чухал юм шиг байна л да. Тархиач услаад, зүрхээч услаад, сүнсээч услаад тэгээд энэ оюун санаа, за бие бэлтэр бүх зүйлдээ услаагаа хийгээд явах хэрэгтэй. Аль болох өөр юм боломжиндоо тохируулаад гэсэн үг шүү. Түүнээс би нэг мөсөн баяжчаад одоо гоо сайхандаа анхаарье гэхэд гítэл тэр одоо цаг хугацаа өнгөрцөн байдаг. Магадгүй би 40 настайдаа биш 30 настайдаа хэрвээ нүүрний йог хийж гэлсэн бол гэж харамсах тохиолдол гардаг тийм үү. Тийм учраас бид яах ёстой? Бие тордож хөгжүүлэх ёстой. Ямар нэгэн спортын нэг чиглэлийг барьж авах, хичээллэх бүрөө тогтмол 7 хоногийн 2-оос 3 удаа бүр юм тогтмол хичээлдэг ийм зүйлтэй болох ёстой гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ бие тордоход өөр маш олон зүйл байна л да. Арьсаа арчлан. За биеийнхээ жинд анхаарна, гоо үзэсгэлэнд анхаарна, уян хатан байдал, биеийн эрдэсийн шинжилгээгээ өгнө, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдана. За ядаж одоо жилд 2 жилд нэг удаа ч юм уу нэг маркерын шинжилгээнүүд, бусад шинжилгээнүүд хамрагдах шаардлагатай юм байна. Би ч гэсэн сая одоо 2024 онд төлөвлөж байгаад ямар ч хэсэн энийг хийлгээгээд шинжилгээнд хамрагдлаа. Өөртөө хайрлна гэдэг чинь энэ шүү дээ. Түүнээс биш одоо өөрөөр яг яаж хайрладгийг одоо энэ зүйлсээс гадна зүйл бараг байхгүй байх. Тэгэхээр бие хэдүүлээ эрүүл, чирэг одоо бас гоо үзэсгэлэнтэй байхын тулд өөрсдийнхөө биеийг тордноо гэсэн үг болж байна гэсэн үг шүү манайхаа. За тэгээд дараагийнх нь болохоор өөрийгөө хайрлах гэдэг бол мөн чанар алах юм аа гэж. За энэ болохоор урт хугацаанд одоо хүн болгон ер нь бодож байгаа тодорхой ухаачих тусмаа хүн боддог юм байна. Би ер нь яах гэж ирсэн юм болоо? Энэ хорвоод би юу хийж бүтээхээр ирсэн бэ? Үр хүүхдүүдтэй би юу үлгэрэлтүүдэд дуурайл үзүүлэх вэ? Иргэн дайранда байгаа хүмүүстэй эх орондоо би ямар бяцхан хувь нэмэр үзүүлж гэрэл асаах вэ гэдгийг хүн болгон боддог сэдв байх гэж бодож байгаа. Энэ нь эргээд нөгөө мөн чанар гэдэг нь эргээд нөгөө сүнслэг оршихуйтай холбогддог. Тэр нь өөрөө тусдаа гүнзгий сэдв. За өнөөдрийнхөө хичээлээр багш нь энэ өөрийгөө хайрлах вэ гэдэг зүйлийг маш ойлгомжтойгоор задлж ярьж өгөхийг хичээлээ. Та нар маань яаж хийж байгаад энэ Блумсгеймийн номыг аваарай. Энэ ном бол маш хөнгөн бичигдсэн. Тэгээ угаасаа энэ ном тэр чигээрээ өөрийгөө хайрлахын тухай. Гэхдээ бүлэг болгоноор тэрийг арай өөр арга замаар одоо ингээ гаргаж ирж бичсэн юм ном байгаа. Эхний 1000 ширхэг нь хэвлэгдээд дуусаад дараагийн 1000 ширхэг нь одоо хэвлэлд орцсон хүлээгдэж байна. Та бүхэн номоо захиалж уншаарай. Тэгээ яг тэгвэл хүн ер нь
сайн номд зориулсан зориулт гэдэг бол өөртөө хамгийн үнцэнтэй зориулт гэж боддог. Өөрийгөө хайрладаг хүмүүс өөртөө хэрэгтэй. Түрүүний миний дурдсан өөрийгөө хайрлахад одоо жишээ нь мөн чанараа олоход, биеэ хөгжүүлэхэд, тархиа хөгжүүлэхэд, сүнсээ хөгжүүлэхэд, өөрийгөө өмгөөлж хамгаалахад те энэ бүхэнд тодорхой хэмжээний сэтгэл зүрх зориулал бүхнийг гаргахыг л өөрийгөө хайрлах гэдээ байгаа юм шүү дээ. Тэгэхээр та нартай бүгдээрэнд нь багш нь цэцэг адил дэлгэрч яваарай гэд өнөөдрийнхээ хичээлийг өндөрлөж байна. Хичээлийг үзсэн хүн болгон нэгэн ч гэсэн өгүүлбэрээр ойлгож авсан зүйлээ бичиж үлдээгээрэй комент хэсэгт. За ингээд одоохондоо төр баяртай.